Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ өглөө тархиас сэргээх 5 алхмын талаар мэдээлэл хуваалцаж байна. Өглөөний зуршил нь өдрийн өнгө аясыг тодорхойлдог. Хэрвээ та ядарч туйлдсан, стресст орсон бол таны бие махбодын болон сэтгцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Нөгөө төгөөр тархины эрүүл мэндийг сайжруулах алхмуудыг хийснээр өдрийн турш болон амьдралаа илүү амжилттай болгох үндэс өөрийг тавьж чадна. Тархи идэвхжүүлэх өглөөний зуршил нь танин мэдхүн гүйцэтгэлийг урт хугацаанд оновчтой болгодог. Мэдрэлийн уян хатан чанарын хүчин жижиг зуршлууд ч гэсэн таны тархийг цаг хугацааны явцад дахин идэвхжүүлдэг бөгөөд эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Нэгэн судалгаанд өглөө эрт хийх зан үйл нь цаг хугацааны явцад эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулдаг тусдаа зуршил болж хөгждөг гэж дурдсан байдаг. Үүнээс гадна өглөө эрт мэдэрдэг сэтгэл хөдлөлт нь өдрийн үлдсэн хугацаанд таны сэтгэл санаанд нөлөөлж болно. Үүний эсрэгээр өглөөгөр уцаа шууд шалгах гэх мэт эрүүл бус өглөөний зуршил нь орноосоо босхоос ч өмнө шаардлагагүй стрессийг үүсгэж болзошгүй юм. Америкийн нэгдсэн улсын Орегоны эрүүл мэндийн сургуулийн мэдэрч судлалын хамгийн сүүлийн үеийн нээлтээр хүний тархины фокус болон эрч хүчийг устгадаг гол зүйл бол дэлгэцийн далд хөх гэрэл болон уцаа тасралтгүй гүйлгэснээс үүдэлтэй допамины туйлшрал болохыг баталсан байна. Өглөөс ирээд уцаа барьж авах нь таны тархийг өдөржин сулдах гол шалтгаан болдог. Тархи ихний 30 минутанд асар их допамин авчвал дараа нь ном унших, ажил хийх зэрэг чухал зүйлсээр ямар ч эрчим хүч гаргаж чаддаггүй. Тиймээс өглөөс ирээд ихний 30 минутанд уцаа ширтэхгүй гүйлэхгүй байх хэрэгтэй. Өдрөө ухамсартайгаар эхлүүлэх гэдэг нь ухаалгаар илүү зорилготой өглөөний дэглэмийг эвлэх гэсэн үг юм. Хэдхэн минутын дотор та юу хийхийг хүсэж байгаагаа төсөөлж, сэтгэл санаагаа тэнцвэржүүлж, стрессийг бууруулж, оюун санааны тогтвортой байдал, таны мэдхүн үйл ажиллагааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж чадна. Анхаарал төвлөрлийг сайжруулах, стрессийг багасгах, таны мэдхүн эрүүл мэндийг удаан хугацаанд сайжруулахын тулд энэхүү 5 алхмаар тархиа идэвхжүүлэх өдрөө эхлүүлээрэй. Алхам 1. Тархиа чийшүүлэх. Шөнө 7-8 цаг унтах явцад бие махбод зөвхөн амьсгалаар дамжуулж их хэмжээний шингэн алдаж гүн хуурайшилтанд ордог. Тархины 80% нь уснаас бүрддэг. Тиймээс өглөө босоод уусан 1-2 аяг бүлэвдэр ус нь цусны эргэлтийг шууд хурцсгаж тархинд хүчил төрөгчийг хүргэх үйл явцыг 20%-аар идэвхжүүлдэг байна. Цэрмэгцээ кофе эсвэл уцас барихаас өмнө 1 аяг бүлэвдэр усыг заавал ууж хөвших хэрэгтэй. Сэрсэн даруйда кофе уулгүй яг 90 минут хүлээх. Энэ хугацаанд тархийг ядрадаг байгалийн аденозин молекулууд нь өөрсдөө бүрэн устддаг тул үдээс хойш тархи огцон муналтанд орж ядрахгүй бүтэн өдөржин эрч хүчтэй байдаг. Хүмүүс ядраад байхаараа л дандаа кофе уух эсвэл витамин уух тухай боддог. Оюун ухааны тодорхой байдлыг хангах хамгийн сайн өглөөний зуршлуудын нэг нь шингэн уухад төвлөрдөг байна. Алхам 2. Амьсгалаа төвлөрүүлэх. Хөнгөн сүнэлт болон гүн амьсгал авах үед унтаа байсан бичил судсууд нэгдэж тархины эсүүдийг тижээж эхэлдэг. Гараа дээш нь салаавчлан гүн сүнэж 5 удаа хамраараа гүн амьсгал авч амаараа гаргах хэрэгтэй. Гүнзгий амьсгалын стрессийн түвшинг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлэхэд тусалдаг. Судалгаагаар гүнзгий удаан амьсгалах ганцхан удаагийн оролдлого нь оролцогчдын сэтгэлийн түвшүүр физиологийн стрессийг мэдгэцүүж бууруулдаг болохыг тогтоожээ. Алхам 3. Биеэ хөдөлгөх. Өглөөгөр бүрэн дасгал хийх нь өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд үр дүнтэй болгодог. Нэгэн судалгаагаар 60 секундын эрчимтэй биеийн тамирын дасгал нь эрүүл мэндийн ашиг тусыг авчирдаг болохыг харуулсан байна. Тархи руу цусны урсгалыг нэмэгдүүлэхийн тулд 30-60 секундын турш үсрэлт, сунгалт эсвэл йогоор эхлэх хэрэгтэй.
Судалгаагаар дасгал хөдөлгөөн болон тархины гаралтай мэдрэлийн хүчин зүйлийн өсөлтийн хоорондын холбоог харуулсан бөгөөд энэ нь таны мэдхүйг сайжруулж сэтгэл готрол түгшүүрийг бууруулдаг байна. Алхам 4. Талархал илэрхийлэх ба байгалийн гэрлийг мэдрэх. Стэнфордын их сургуулийн мэдрэлийн биологч доктор Эндрю Хупперманы судалгаагаар өглөөс ирснээс хойш эхний 30 минутанд багтаж нүдэндээ байгалийн нарны гэрлийг тусгах нь тархинд кортизол болон эрч хүчний даврыг үүсгэдэг байна. Энэ нь нойрны гормон мелатонины шууд унтрааж тархийг одоо сэрэх цаг болсон гэдэг биологийн тохиолдлыг өгдөг. Тэрснээс хойш 1 цагийн дотор гадаа гарах эсвэл цонхоор харах буюу тавтан дээрээ гарч байгалийн гэрлийг 2-5 минут мэдрэх хэрэгтэй. Судалгаагаар талархлыг урт талын синкулят бор гадаргын болон медиал префронтал бор гадаргын тархины үйл ажиллагаатай холбосон. Эдгээр тархины хэсгүүдийн шүүл сэтгэл хөдлөлийн зохицуулалттай холбоотой байдаг. Мөн өөрийн энерхиэс илүү талархалт нь сэтгэл готрал, түгшүүрийн шинж тэмдэгтэй хүмүүсийн сэтгцийн сайн сайхан байдлыг сайжруулдаг болохыг тогтоожээ. Алхам 5. Өдрийн зорилгоо тодорхойлох. Тарих нойрны сэрүүн байдал шилжих үед илүү их санаа өгч болох тул өглөөгөр та ямар өдөр өнгөрүүлэхээр төлөвлөж байгаагаа батлах сайхан цаг юм. Та өдрийнхөө тэргүүлэх чиглэлийг тодруулахыг хүсэж магадгүй бөгөөд энэ нь таны тархины урт талын бор гадар буюу шийдвэр гарах төвийг хамардаг. Та өдрөө хэрхэн өнгөрүүлэхийг харуулсан ганц үгийг сонгож болно. Эсвэл та өдрийн турш эсвэл дуусахад ямар мэдрэмж төрж байгаагаа илэрхийлж болно. Орой 20 цагаас хойш компьютер болон утасныхаа далд хөх гэрлийг хааж унтраах хэрэгтэй. Ингэснээр шөнийн турш тархийг цэвэрлэдэг лимфатик систем нь 3 дахин хүчтэй ажиллаж та өглөө нь шинж сэргийг тархитаа сэрэх болно. Шинж зуршлыг бий болгохыг оролдох нь хүнд хэцүү мэт санагдаж болно. Гэхдээ илүү хурц оюун ухаантай болохын тулд эдгээр 5 алхмыг бүгдийг нь нэг өглөөний хурдан дадал зуршилд нэгтгэх нь ихээхэн ач тустай. Үүнийг зуршил хуримтлуулах гэж нэрлэдэг. Зуршлыг нэгтгэх нь тархичин тэдгээрийн хамтд нь хэвэн болохын тулд олон зуршлыг нэг горимд нэгтгэх зарчмын ачаар үр дүнтэй байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар тархины суурь занглааны мэдрэлийн эсүүд нь зуршлыг бий болгохын тулд зан үйлийг нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг баталсан байна. Өглөөний 5 минутын дэглэмийг хэрэгжүүлэхийн тулд дор хаяж сэрэх цагаас 5-10 минутын өмнө сэрэх хэрэгтэй. Нойрны эрүүл ахуйг сахих нь чухал юм. Зөв унтаж амрахгүй бол өглөөний эрүүл хэв маягийн бүрэн ашиг тусыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болдог. Тархины эрүүл мэндийг сайжруулах энэхүү энгийн өдөр тутмын хэм маягийн тусламжтайгаар та өдрийн турш анхаарал төвлөрөл сайжирч, бүтээмж нэмэгдэж, стресс түвшүүр буурах болно. Өглөөний хэм маягаа өөрчлөхөөс эхэл. Өглөөний зөв дадал хэвшил нь таны өдрийг үр бүтээлтэй болгож таны амьдралыг өөрчлөхөд туслах болно. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.